бид төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн Ууган Баатар эрхэмтэй өнөөдөр өглөөнүүд бол ярилцж байгаа. Та студид давтай морил нэгдүгээр төмлөн. Сайн байна уу? Өглөө байна. Төсвийн доктортой байдлын зөвлөл 26 буюу одоо эх оны төсөвт дунд хугацааны төсвийн өрөөний мэдээлэл бол ерөнхийд нь эрг гэсэн үнэлгээ өгсөн байгаа. Гэхдээ энэ төсвийн ер нь хамгийн том давуу тал, эсэргээрээ хамгийн том ноцтой сул тал нь юу болсон бэ? Таны бодол юу? За хамгийн эхлээд сул талаас нь эхлэе. Тэгэхээр цаг үеийн одоо нөхцөл байдал бол бидний өмнө хэлжсэн, анхааруулж ирсэн зүйлийг бол маш тод харуулж байна. Эхний асуудал юу байсан бэ гэхээр бид нар 26 оныг зөв төсвөлөхийн тулд 25 оноо зөв ойлгох хэрэгтэй байна. Буюу новкастинг гэж бид нар ярьдаг л да. Өнөөдрийг бид нар зөв ойлгох хэрэгтэй. Эдийн засгаар ерөнхийдөө макро эдийн засгаар ялангуяа төлөвлөлт хийхэд ямар зовлон үүсэж байдг вэ гэхээр статистикийн дата маань улирлын гаптай, улирлын хоцролттой гарч ирдэг учраас яг өнөөдөр юу болж байгаа гэдгийг мэдэх жоох хэцүү болчиход байдаг. Энэ дэхтэй зөвхөн Монголын асуудал биш л дээ. Ер нь глобал бүх улсад л байдаг асуудал. Одоо сая жишээлхэд Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн банк бол одоо хурлаа хийх гэж явсан чинь сая нөгөө засгийн газрын шатдаун хийснээс болоод статистикийн мэдээллүүд нь хоцролттой ирж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээлэл байхгүй, статистикийн мэдээлэл байхгүй тохиолдолд мөнгөний бодлогын шийдвэр яаж гарах вэ? Маш том одоо сүрпризтэй тулдсан л да. Тэгээ нэлээд хоцорч хуралдах шиг боллоо. Тэгээ ижил төстэй асуудал бусад орнууд ч гэсэн байдаг. Тэгээ бид бол тухайн үед юу санаа зовж ирсэн бэ гэхээр 25 оны хавар бол үндсэндээ Монголын эдийн засаг идэвхждэг үедээ улс төрийн нөхцөл байдлаас болоод идэвхжлэн саарсан байсан. Тэгээ хавар Монголын эдийн засаг маань хавар идэвхжээд тэр инерцээ 100-д ерөөд нь хадгалаад тэгээ намартаа өвөлдөө болж байгаа хайжимсаад ингэж явдаг ийм одоо улирлын циклтэй эдийн засагтай. Гэтэл энэний эсрэг болж байгаа нөхөр нэг л нь улирлын цикл яваад байдаг, улс төрийн цикл яваад байдаг. Дээрээс нь түүхийн эдийн үнийн зах зээл дээр явж байгаа ерөнхийдөө уналттай байгаа цикл бас давхар яваад байдаг. Тэгэхээр энэ гурван үндсэн циклийг ядаж ажиглаж хараач. Тэгээд ингэхгүй бол та нөхөд маань ягаад энэ нөхөр 25 оноо суур оноо хэдэрхий өндөр төсөөлөд байна гэдэг зүйлийг тухайн үед анхааруулж нэлээ хэлж ирсэн. За тэгээд яг тэр үед одоо 9 сарын үед ер нь бол намар бас дахиад улс төрч халахаар юм шүү. Тэгээд энээсээ болоод бидний зорилтод одоо дотоодын бүтээгдэхүүний зорилтод хэмжээ бол хүрэхэргүй байна гэдэг зүйлийг бол нэлээ хэлж ирсэн. Тэнгүүд одоо юу вэ гэхээр 26 оны төсөөлөл дээр төсөв дээр ч гэсэн төсөв өрөөнд дээр ч гэсэн дотоодны бүтээгдэхүүн бид нар 102 их найдаар төсөөлсөн байгаа л да. 102 их найд хүрэхийн тулд 25 оноо бид нар нэг 90 орчмоор хаах хэрэгтэй байгаа. Одоо 87 90 орчмоор хаах хэрэгтэй болчиход. Тэгээ одоогийн байдлаар бол ихний 9 сарынхаа гүйцэтгэлээр нэг 60 та гарсан санагдаж байна. 10 сарын гүйцэтгэлээр 60 та гарсан санагдаж байна. Эхний хагас жилийн гүйцэтгэлээр 40 та байсан юм. Тэгээ бодоод үзэхээр нөгөө улирлын цикл юмнуудаа нэмээд нөгөө түүхийн эдийн уналт нөгөө 2 3 циклээ нөгөө улс төрийн циклүүдийг нэмчихээр ер нь бол эртээгээр энэ оныг хаана гэдэг нь нэлээд хэцүү л харагдаж байсан. Нэлээд хэцүү гэдэг бодлоо. Ерөөд бол бодлоо болно. Тухайн үед бол энийг нэлээд анхааруулж хэлж байсан. Тэгтээ одоо яг хөө тэгэл манай өнгөрсөн 2 3 жилийн одоо үндсэндээ төсвийн болоод эдийн засгийн бодлого бол ямархан маягаар явж исэн бэ гэхээр төсвөлт нь их айхтар сайн бол байгаад байгаагүй. Ялангуяа үнэндээ дандаа өндөр төсвөлттэй явж ирцгээсэн. Яг тэгэхээр түүхийн эдийн үн маань өмнөх хэдэн жилүүдэд дандаа өсөлттэй байж ирсэн. Ковидын үед ер нь бол түүхийн эдийн үн өсөлтийн циклээр өсөлтийн циклийн араас одоо уналтын цикл рүү ороод явж байгаа. Тэгээ уналтын цикл руу явж байгаа гэдгийг анхааруулж хэлжлээсэн. Гэхдээ уналтын цикл орж байгаа гэдэг дээр хэр зэрэг унах уу гэдэг дээр дандаа л үргэлж өдөр төсөөлж ирж байсан. Гэвь энэ гапыг энэ цорхог юугаар нөхчихсөн бэ гэхээр бит хэмжээгээр нөхчихсэн байхгүй. За илүү одоо бет томли. За илүү одоо нүүр сайл бушуух их зарчий гэдэг. Ингээд үнийн уналтын зүрэг бол бит хэмжээгээр нөхөж 2 жил явж ирсэн. Одоо гэхдээ энэ жилийн нөхцөл байдлыг харуулдаг нь нөхөр цаашаа ер нь яг энэ бодлогоор цаашаа хөгжлөх бол бүр боломжгүй гэдэг нь нэлээд харуулдаг байх шиг байна. Тэгээ сая энэ өнгөрсөн энэ 7 хоног засгийн газрын хуралдаан дээр өчигдөр төсвийн байнгын орон дээр бол сангийн яам танилцуулга хийж л байл л да. Төсвийн орлогын дутагдaltaй холбоотойгоор танилцуулга хийж л байл да. 2.2 их найд орчим одоо дутагдал бол үүсчээд байна гэдэг ийм зүйлийг бол ярьж байна. Энэ маань юутай холбоотой нөхөр 25 оны суур төсөөлөл дахиад жоохон доош нь дарахгүй бол 26 онд ер нь бол нөгөө зорилт төвшмүүд хүрхэргүй болж байгаа юм шүү гэдэг ийм зүйл бол харагдаж эхэлж байна. За хамгийн том сул тал бол энэ байсан. Энийг бид нар тухайн үед нь бол анхааруулж хэлжсэн. Харамсалтай хангалттай анхааруулж чадаагүй. Тэгээд ерөнхийдөө бол 25 оноо бол ирээр хаана 26 онд бол 102 руу хүргэнэ гэдэг ийм зүйлээр цааш явцгаас. За яг сайн талууд нь юу байсан бэ гэхээр өмнө нь одоо нөгөө нэг явж ирсэн энэ уламжил хэтэрхий өндөр төсөөлөлтөй байсан энэ уламжлалыг бол ерөнхийдөө нийлээ хязгаарлаж орж ирсэн. Эхний асуудал. За хоёрдугаарт бол цаашид ер нь төсвийн реформ ялангуяа урсгал зардал тал дээр реформын шинжтэй үйлдэлүүд хийхгүй бол манай төсөв маань ер нь нэлээд хэцүүдгээр байна гэдгийг бол аль аль талдаа ойлгосон болов уу гэж бодож байна. Зүгээр энэ актер идэвхтэй бол яригдаагүй гэхдээ ямар ч байсан сангийн яамны төвшин, эдийн засгийн хөгжлийн яамны төвшин ерөөхдөө оруулж ирж байгаа тоонууд нь за энэ 3 жил ерөнхий трендүүдийг харахад бол бид нэр зарлага дээр бол ямар ч байсан зарчмын хувьд тоонууд дээр ямар ч байсан анхааралтай ханднаа. Одоо энийг бол цааш нь ингээд өсгөөд байж бид нар чадахгүй гэдэг ийм зүйлийг бол илэрхийлсэн ийм индикаторуудтай
төсвийн хүрээний мэдээлэл бол орж ирсэн. Гэхдээ нэг зовлон байдаг төсвийн хүрээний мэдээлэл маань 26 оны тоо бол одоо ингээд хүчинтэй хэвээрээ явна. 27 28 оны тоо болохоор ирэх хавар дахиад апдейт хийгдчихдэг. Дахиад шинжилдэг гэсэн. Өөрөөр 27 оны төсвийн хүрээний мэдээлэлээ хийхдээ 27-гоо шинжилнэ, 28-ыг шинжилнэ, 29-ыг шинжилнэ. Ингээд сүүлийн 2 жил маань ерөнхийдөө бол тухайн одоо хавар нь дахиад шинжилэгддэг учраас одоогийн байдлаараа тэр тоонууд бол цаашаа мөрөгдөх юм баталгаа бол байхгүй. Гэхдээ яг зүгээр бас нэг сайн тал нь гэх юм уу? Сая батлагдсан 5 жилийн улсын хөгжлийн чиглэлтэй холбоотой бичвэрүүд байна. Улсын хурлын тогтоол батлагдсан байна. За энэ дээр болохоор 5 жилийн дараа бол манай одоо төсвийн зарлагын дотоод нийтлэг эзлэх хувь хэмжээг бол 26% руу одоо болгоно гэдэг ийм заалт бол орж батлагдсан байсан. За яг нөгөө талд маш олон хөрөнгө оруулалтын төслүүд батлагдсан. Тэгэхээр яг нөгөө хоёр том одоо юу байгаа юм зовлон байгаа юм. Сорилт байгаа юм. Нэг нь бол юу гэж нөхөр улс орныг хөгжүүлэх шаардлага байгаа. Дэд үтсийн төслүүд, хөрөнгө оруулалтын төслүүд, үйлдвэртэй болмоор, зэ сайлуулдаг болмоор, ингэдэг болмоор, тэгдэг болмоор, гүүр баримаар, зам баримаар гэх мэтчлэн маш олон ийм шаардлагатай төслүүд бол байгаад байгаа. А нөгөө уламжлал сургууль цэцэрлэгийн асуудал бас явж л байгаа. Дээрээс нь одоо бид манай Төв Азийн ихэнх орнуудын одоо сорилт болоод байгаа зүйл бол эрчим хүчний дутагдлын асуудал. Энэ дээр үед нөгөө зөвлөлтийн систем маань магадгүй 1900 хамгийн сүүлд 60 онд ч юм уу станцууд барьсан. Одоо тэрнийхэн хугацаанууд бүгд дууссан байгаа байхгүй. Тэгээ энэ дээр дөрөвтөйхэн реформ хийхгүй бол бас болохгүй болсон. Тэгэхээр зөвхөн Монголын асуудал биш л дээ. Хуучин социализм блокийн бүх орнуудын асуудал. Тэгэхээр нэг талд хөрөнгө оруулалтын маш их том хэрэгцээ байгаа байдаг. Энийг нөхөх хэрэгтэй. Нөгөө талд нь болоод нөхөр халамж суурьтайгаар нэлээх явчихсан. Сонгуулийн циклүүдэд дамжаад маш их халамж суурьтай болсон. Энэ хоёрыг нэгэн зэрэг нэг төсөвдөр багтаан гэхээр болохоо болчиход байгаа байхгүй. Нөгөө томорчод байгаа. Дүнсэн сорилт маань энэ. Одоо энийгээ бол нэг тийш шийдэн зөрөгтэйгээр аль нэгийг сонголтыг хийн. Бид нар ер нь бол халамжаа байлаа зөвхөн эдийн засгийн хөгжөлтөөр фокуслж гэдэг юм иймэрхүү зүйл харагдахгүй л байгаа юм л да. Энэ улс төрийн шийдвэр гарах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр таны одоо сая хэллээ ямар ч байсан одоо төлөвлөлтөө сайн хийхийн тулд бодит суурь зөв тооцох хэрэгтэй. Бодит суурь зөв тооцох гаргалгааны үе одоо санхүүгийн жилийн 3 сарын 31 болох хэрэгтэй юм уу эсвэл ер нь яг нэн даруухан шийдэд явах боломжтой тэр одоо шийдлүүдний үе. Яг ноукастингийг маш сайн хийдэг. Одоо яг сүүлийн үед бол нөгөө нэг хиймэл оюун болоод бусад мэдээллийн урсгалуудыг ашиглаад ноукастинг буюу өнөөгийн эдийн засгийг илүү сайн мэдэрдэг болохын арга хэрэгслүүд бол маш их нэмэгдэж байна л да. Уламжлалт бус стандарт бус датануудыг юунд ашиглах хэрэгтэй вэ гэхээр эдийн засгийн макро эдийн засгийн таамгуудыг боловсруулахад ашиглах хэрэгтэй болж таарч байгаа байхгүй. За энийг бол одоо Америкийн төвд бол нэлээд их хэрчмтэй хэрэгжилж байгаа. Тухайлбал юу вэ нөхөр супермаркетуудын өмнөх автомашины зогсоолын дүүргэлтийг байнга ажиглаж болохгүй гэвэл болно. Юу гэсэн үг гэхээр иргэд хэр зэрэг худалдан авалт нь хэр зэрэг идэвхжэлтэй байна уу гэдгийг бид нар харж боломжтой байна шүү дээ. Гэх мэтчлэн камерын датанууд, эдийн засгийн хөдөлгөөнүүдийн датануудыг бүгдийг ашиглаад эхлэх юм бол бид нар яг гэхээр өнөөдөр яг эдийн засгийн ямар төвшөнд байна гэдгийг бол илүү одоо маш тоочны нэлээд ойлгомжтойгоор харах бол бүрэн боломжтой. Маргаашийг таахаас илүү амархан байхгүй. Уг нь бол яг тэр маргааш ч маш их тодорхой ус байдалтай байгаа шүү дээ. Нөгөөдөр бол бүр ч хэцүү. А яг өнөөдрийг болж байгаа гэдгийг хэмжинэ гэдэг бол харьцангуй боломжтой. Гол нь маш сайн дататай болох хэрэгтэй. Тэгээ одоо нөгөө нэг хиймэл оюун жижиг маш их дата цогцолдог болж байгаа, дижитал шилжилтүүд бүгдийг хийж байгаа гэдээ яриад байгаа. Тэгээд энэ эдийг ашиглах хэрэгтэй л дээ. Гаргалгаа бол байгаад дээр гол нь ашиглах хэрэгтэй гэдэг. Магадгүй компани иргэдийн хувьд бол хамгийн их сонирхож байгаа асуулт нь юу гэхээр засгийн газраас татварын одоо шинжилэлээр иргэн бизнес ногд гачаалыг ер нь 3-аас 4 их 80 төгрөгөөр бууруулна гэдэг хэлсэн байж байна. А гэхдээ орлогоо ингэж танхын хажуугаар бас зардлаа бууруулах сахилга бат ер нь бодитоор хэрэгжих боломж байгаа юм. Бодит хүлээлт нь юу юм бэ? Тэгэл яг л түрүүчийн нөгөө нэг яриад байгаа л трейд офф буюу үгүй аваад л очил зогсчиход байгаа юм л да. Яг л одоогийн байдлаар харж байгаа нь юу гэхээр хөрөнгө оруулалтын төслүүдэд хойшлуулах үгүй юу? Энэ маань эдийн засгийн өсөлтийн хувьд, эдийн засгийн хөгжлийн хувьд том зардалтай, улс орны хувьд хамгийн том зардалтай болно. Ер нь бол тэр эдийг л хойшлуулдаг л та явж байгаа зүйлт нь. Ер нь хэмнэлт хийн, таналт хийн, төсвөө тодтох нь ихээр хаана бууралт гардаг гэхэд голцол хөрөнгө оруулалтын зардлуудад л бууралт гарч ирдэг. А нөгөө талд нь болохоор хөдлөж чадахгүй урсгал зардал гэж яриад байгаа зүйлүүд маань хөдлөж чадахгүй зүйлүүд байгаа байхгүй. Одоо хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр янз янзын юмнууд байна шүү дээ. Тэгээ энэ дээрээ хэмнэлт хийж чадахгүй болчиход байдаг. За нэг талаасаа хүнчлийнхээр хөлөөж их хэрэгтэй байдаг. Тэгээ нөгөө талаасаа өсөлт авчрахын тулд зарцуулалтаа хийхээс өөр аргагүй болоод байна. Яг энэ бодлогын үед бол яг ялангуяа төсөв талдаа бодит орон зайн яг юу гэдэг юм бэ? Хаана танах, хаана нэмэх ийм бодлогын орон зай байна уу? Эсвэл бид нэр зүгээр энийг энэ сэдвээр орчих хэрэгтэй юм уу? Гаргахаас өөр арга байхгүй. Ер нь бол бодлогын орон зай гаргахаас өөр ямар сонголт байхгүй. Тэгэхээр бодит байдал төсөн үсэг бидний тийш хаад.
Гол нь нөгөө нэг ярихыг хүсдэггүй сэдвүүд л болчиход байдаг юм л да. Ялангуяа зардлыг танахыг бол хэн ч ярихыг хүсдэггүй. Нөгөө талд нь татврын орлогыг бууруулъя, татврын ачааллыг бууруулъя гэдэг нь бүгд ярихыг хүсдэг. Хийхийг хүсдэг. Хийхийг хүсдэг. За хийхийг хүсэхгүйгүй юу бас тэр дараагийн асуудал. Ер нь бол нэг нь хийхийг хүсээд ярихыг хүсэхгүй байгаа. Нөгөөх нь болохоор ярихыг хүсээд хийхийг бас яг хүсэхгүй байгаа гэж бодож байна. Яг тэгэхээр эн чинь аль аль нь зардалтай байхгүй. Нэг нь эдийн засгийн хувь зардалтай, нэг нь төсвийн хувь зардалтай, нэг нь улс төрийн хувь зардалтай. Тэгээд одоо яг л ийм л гацаан дотор байна. Яг зөвхөн дахиад нөгөө харьцуулаад хэлэхэд зөвхөн манай монголч бас ийм байгаа биш л дээ. Одоо хаасаагүй л ер нь ялангуяа Европын welfare state гэж ярьдаг. Халамж төр гэж ярьдаг. Ийм төрийг өгсөрцсөн газруудад бол сүүлийн жилүүдэд дандаа л төсвийн хямралтай л байгаа даа. Одоо та Францыг харсан байх. Сая шууд богино хугацаанд төсний ерөнхий сайд солж дандаа л төсвийн асуудал байсан. За Герман бас одоо юу гэж нөхөр нөгөө Трампын бодлогоос хамаарад батлан хамгаалахын зардлыг өсгөх шаардлага үүссэн. Тэнгүүд нөгөө өөр хаанаас юу танах уу гэдэг асуудал болж байгаа байхгүй. Халамжаа танах хэрэгтэй болчихдог. Тэгэл ингээд гацаанд орчдөг. За хамгийн сүүлийн жишээ бол Болгар байна. Европын холбоо руу, евро руу одоо 1 сарын 1-ээс шилжих гээд байгаа. Тэгээд тодорхой хэмжээний шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй. Тухайлбал төсвийн реформууд хийсэн байх хэрэгтэй. Сахилга баттай болох хэрэгтэй гэдэг ийм зүйлүүд орж ирдэг. Татврын нэмэх тухай асуудал яригдсан. Тэнгүүд энийг ард түмэн нь бол эсрэгүүцээд гудамж нь гараад ер нь бол засгийн газрын огцруулах төвшний асуудал бол болоо явчихдаг л та. Тэгэхээр энэ ил тодор арчилсан зарчмаар шийдвэрлэхэд их төвөгтэй асуудлууд. Маш сайн ярилцах хэрэгтэй. Нин үгүй маш сайн ярилцах хэрэгтэй. Одоо бид нар магадгүй оюутлогыг сүүлийн энэ 7 хоног нин үгүй ярилцах шиг байна. Гэхдээ аль үжил нин үгүй ярилцах хэрэгтэй байсан юм биш үстэй арай тий. Арай хоцорсон үгүй юу? Нин үгүй ярилцах юмнуудаа. Яг энтэй адилхан төсөв маань яг ингэж нин үгүй ярилцах цаг нь бол болцсон. Үнэхээр хүүхдийн мөнгийг бид нар цааш нь ингээд өгөөд авах ёстой юу? Эсвэл оронд нь өөр юм шилжүүлэх ёстой. Хөрөнгө оруулалтуудыг бид нар яг ямар байдлаар эрхэмлээд хаана ямар хөрөнгө оруулалт хийх. Тойрог болгон дараа явчих. Үнэхээр сум болгоныг одоо хоронд нь замаар авах юм. Эсвэл мянганы зам маань ерөөхдөө ингээд болцсон гэж үзэх юм. Гол шугамудаа бид нар анхаарах ёстой. Одоо бүгдээрээ л хөссөн өсөөгүй пүүз өмсөөл жип унаал явж штэ одоо. Тэгээ ийм нөхцөл байдал бид нар илүү сайхан замтай болъё гэдэг. Дээрс маань цаг уурын нөхцөл байдал байна тий. Арчилгаа хэрэг болдог. Ийшээ мөнгө зарах шаардлага бий юу? Дахиад маш олон сургуулиуд барих шаардлага өнөөдөр байгаа нь үнэ. Гэхдээ хүн амынхаа ерөнхий төлөвшөл, төвлөрөл, өсөлтийн динамикийг харах юм бол сум болгонд үнэхээр сургуультай байх шаардлага аюугүй бас. Шинээр барих шаардлага бий юу гэдэг юм. Иймэрхүү зүйлүүдийн нин үгүй ярих цаг нь бол болоод бас өнгөрцөн. Ярьж чадахгүйгаа сэдвүүдээ ярих хэрэгтэй цаг нь болсон. Ер нь бол тийм. Арчилсан журмаар шийдийг гэвэл. Эдийн засгийн өсөлтийг ер нь ойрын жилүүд ер нь 5-аас 6% байна гэж тооцсон. Яг өмнөх хэд өөдрөг төсөөлөөсөө даруухан болсон гэж зөвлөл дүгнж яах шиг. Гэхдээ яг нэг талаасаа нөгөө эрдэс баялагын экспорт, нөгөө талаасаа нэг эдийн засгаас хамаарлаас энэ өндөр байхад яг энэ өсөлтийн таамаглал маань бодиттой байж чадна гэдэгт та хэр итгэлтэй байна. Ер нь бас л дахиад нөгөө нэг газраас хараад учраас төсөөлийн үед бол бас хэд хамааралтай, хэд өөдрөг байх болчиход байна уу? Яг гайгүй 5-аас 6 бол baseline гэж бид нэр ярьдаг л да. Ер нь бол эдийн засгийн төсөөлөл forecast хийхэд хамгийн чухал зүйл бол нэгдүгээр бид нар baseline-ыг зөв ойлгох хэрэгтэй. Манай өсөлт хэд байдгийг, инфляц нь хэд байдгийг, нэрлсэн дээн би хэд өсдгийг. Энэ дээр ерөнхийдөө baseline гэдэг чинь бол хамгийн суур төсөөлөл гэсэн үг шүү дээ. Суур төсөөлөл дээр бид нар ердийн иргэдэн тэр экспертүүд нь тэр улс төрчдөн тэр ерөнхийдөө ойлголцод төрөх хэрэгтэй. Эхний асуудал. Ангичээ дээрэс нь нэмээд яг гэхээр тухайн жилийн онцлог орж ирнэ. Тухайн жилийн онцлог нөгөө түрүүн ярьсан циклүүд дээшээ доошоо маань ямар цикл дээр бид нар байгаа юм бэ? Дээшээ өсгөх зарим дээр нь буурах циклтэй, зарим дээр нь ямар өмчлөг дээр байгаа. Энэ хоёроо тохирч чадах юм бол эдийн засгийн төсөөллөөр айхтар их маргаад ах сэдв бол бас биш. Нөгөө cannot disagree to disagree гэдэг зарчим явуулдаг. Өөрөөр хэлбэл ижлэх мэдээлэлтэй байгаа тохиолдолд хоёр арснаар шийдвэр гаргаж байгаа хүн ижлэх шийдвэр гаргах нь илүү зүрхөөс илүү өндөр магадaltaй байхгүй. Ер нь бол цэвэр онлын хувьд яг ижлэх шийдвэр гаргах хэрэгтэй. Тэр хоёр яг ижлэх мэдээлэлтэй бол. Тэгэхээр нэгдүгээр мэдээллүүдээ нэгдэх хэрэгтэй. Хоёрдугаар аргачлалуудаа нэгдэх хэрэгтэй. Энэ дээр консенсус бүрдчих юм бол энэ дээр айхтар нэг нь 8% гээл нөгөөх нь 5% гээл зөрөөд шаардлага бол байхгүй. Надад baseline өөрөө чинь сайн дэсэн тухайд бол 5-аас 6% эдийн засгийн өсөлт бол зөвхөн манай гаргадаг төсөөлөлтөрч биш олон улсын байгууллагуудын гаргадаг төсөөлөлтөрч гэсэн бидний өнгөрсөн жилийн датануудыг гараад харахаар ерөөдөө baseline тийм л харагдаж байна. Суур өсөлт бол тийм л харагдаж байна. Одоо дээрээс нь тэгтээ 26 оны 27 оны онцлогууд орж ирнэ гэсэн үг. Энэ онцлогуудыг олж харна гэдэг бол харин амаргүй асуудал. Хамгийн сүүлийн асуултыг бас танд явуулъя. Миний үгээр яг төсвийн асуудал төлөвлөгдөөд их хурал дээр ярихад
үзмжийн асуудал хэр зэрэг нөлөөлдөг юм бэ? Өөрөөр хэлбэл эдийн засагт юм уу төсвөөс зарцуулж байгаа нэг төгрөг болгон маань ийм үр ашигтай байх ёстой гэдэг энэ томьёолол маань мөрдөгддөг нэгдүгээр. Хоёрдугаар нь яг энэ зарцуулж байгаа нэг төгрөг маань тэдэн хүний одоо нөлөөлөл авчрахна, тэдэн хүний амьдралыг өөрчлөх гэдэг яг энэ талаасаа эдийн засгийн талаасаа одоо өөрөөр хэлбэл үзмжийг таягдж хайсан ийм томьёолол ер нь орж ирдэг боломжтой юм уу? Эсвэл ер нь зүгээр л ер нь бид нар яг онлын хувьд тийм л байх ёстой л доо. Энийг нэгдүгээр хийх ёстой гэхээр төсвийг боловсруулахдаа урталт нь улсын төсвийн төсөл гэдэг том ном шиг юм орж ирж байгаа. Тэр номны ихэнх нь бол төсөв гэдэг нь зөвхөн тэр хойдолд байгаа хавсалтаар орж иж байгаа хэдэн Excel өгснөх бахан тоонууд. Ихэнх хэсэг нь магадгүй 80% нь юу гэдэг вэ гэхээр ер нь бол эндээс ямар нөлөө гарах уу, ямар эерэг нөлөө гарах уу гэдэгтэй холбоотой тооцоомод байгаа гэдэг. Гэхдээ засгийн газар маань төсвөө хамгаална гэдэг байр суурь дээр орж ирдэг. Хамгаална гэдэг байр суурь дээр. Тэр юмыг хамгаалахаар бүх ноото хэсгийг магадгүй жоохон далдлаад бүх сайхан хэсгийг урагшид хуваалгаад нүүр хийгээд фейс хийгээд ингэж оруулаад ирчихдэг. Яг бодитоор бол 100% бодитоор тооцоол орж ирдэггүй. За нөгөө талд төсвийн доктортой байдлын зөвлөл байгаа энд үнэхээр болж нүггүй нүг гэдэг дээр хөндлөнгийн хараат тус дүгнэлтээ гаргаад бол өгчдөг. За дараагийн асуудал нь юу үүсэх вэ гэхээр эцсийн шийдвэр хийн гарах гэхээр улсын хурлын гишүүд гаргадаг. Гэтэл энэ цикл дотор хамгийн бага мэдээлэлтэй байгаа хүмүүс нь яг үүнд бол улсын хурлын гишүүд. Яг хамгийн бага оролцоотой. Тэр тоонууд дээр нэг үргэлжлэл суугаагүй сангийн ам шиг. Үнэхээр болж нүггүй нүг гэдгийг хөндлөнгөөс байнга ажиглаагүй ягаад гэхээр маш олон асуудлуудтай байгаа шүү дээ. Маш олон зүйлийг маш олон шийдвэрийг нэг зэрэг гаргаж байгаа. Төсөв тэдний нэг нь л байхгүй. Гэхдээ эцсийн шийдвэрийг гаргадаг гэхээр улсын хурлын гишүүд гаргадаг. Дээрээс нь дахиад манайд нэг онцлогтой зүйл өгдөг тэр нь яг хөөхд төсвийн 2 3 дугаар хэлцүүлгийн үед гишүүд маань өөрөөсөө зарчмын төвлөртөө санал гаргаад тэгээд энэ дээр тавьсан долгион дээр тавьсан 5 төгрөгийг аваад Уганбаатарт тавья. Уганбаатарт тавьсан 10 гэд буцаагаад долгион дээр тавья гэдэг ийм зарчмын төвлөртөө санал гаргаад тэгээд энийг энд дэмжигдээд явах юм бол төсвийн төсөлд өөрчлөлт оруулах боломжтой байдаг. За энэ дээр бол гэхээр нөгөө нэг ялангуяа энэчлийн хувьд бол жишээл сангийн сайд юу гэж хэлсэн бэ гэхээр энэ миний оруулсан төсвөлөө биш болчлоо шүү. Шал өөр төсөв болчлоо шүү гэдэг зүйлийг бол ярьсан. Тэгвэл хариуцлагын хэмжээг үүрэх үү гэдэг асуудал орчиж байгаа. Тэгэхээр энэ ийм процессын шинжтэй манай нөгөө нэг үндсэн институцийн дизайнтай холбоотой. Арчил гэдэг бид нар юу гэж ойлгож байна вэ? Их хурлын гишүүд хаана ямар хэмжээний эрх мэдэлтэй нөгөө check and balance гэж ярьдаг. Тэ? Энэ тохиргоонууд дээр дахиад илүү нарийн харах шаардлагатай юм шиг санагдсан. За их баярлалаа бидэнд харамслан ярилцлагын цаг гээд дуусж байгаа учраас гэхдээ нэлээд ойлголт өгсөн ярилцлага үзэгчдэд хүрүү гэж би бодлоо танд маш их баярлалаа. Тэгэхээр бидний хувьд бол Монгол Улсын төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн Уганбаатар эрхэмтэй ярилцлаа.